Шинжлэх ухааны академи үлзий телевизээс хамтран эрхлэн явуулж байгаа шинжлэх ухааны таны мэдхүйн судлах тухайн нэвтрүүлгийн энэ удаагийн ээлж дугаар эхлэж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэт зочноор баримт киноны продюсер сэтгүүлч Гомбын Лол Жаргал оролцож байна. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд талархаж байна. Энэ бичлэг хийж байгаа өнөөдөр их тооцсон өдөр юм байна шүү дээ, тийм ээ. Монголын киношны өдөр таарч. Тэгээ энэ дурсгалт өдрийн тохиолдуулж өөрчн баяр хүргэе. Энэ өдрийн утга учирыг надад тайлж өгвөл одоо сайн байна. За их баярлалаа. За үзэгч олон түмэнд сэтгэл хоногсон сайхан дуу уран бүтээлээрээ танил нэрт сэтгүүлч, зохиолч Яруу-Нагж Хүрлбаатарга урилгыг хүлээж авч хүрэлцээснийг баяртай байна. За тэгээд өнөөдөр бас Игэл жирийн өдөр бас биш юм аа. 5 дугаар сарын 1. Жил болгоны 5 дугаар сарын 1-ийг Монголын киночдын өдөр болгоод тэмдэглэх тухай тушаал тогтоол гарснаар энийг тэмдэглэдэг. Одоо жил болгон их олон сайхан өдөр дэш байгаль хамгаалах өдөр гэж байна. Тэр байтугай одоо зүрхээ хамгаалах өдөр, эрүүл сарвал гүйх өдөр энэ төр гэл зөндөө өдрүүд шүү дээ. Гэхдээ энэ ямар учиртай юм байдгийг бэ гэхээр ер нь энэ амьдралд бидэнд их ойр мөртлөө зайлшгүй байх шаардлагатай. Амьдралын түлхэж өгч байдаг энэ зүйлийг сануулж байхын тулд, хөдөлж байхын тулд ийм өдрүүдийг тэмдэглэдэг болов уу гэж би ойлгоод байна. Тэрний нэг нь оюун санааны амьдралын үед Монгол киночдын өдөр. 5 дугаар сарын 1-нд анх Монголын кино операторууд зөвлөлтийн мэргэжилтний тусламжтайгаар одоо их Чингис Ухбаатарын талбаймда тухайн цагт бол одоо арай баригдаг байсан байх. Тэнд анхны олон улсын хөдөлмөрчдийн баярыг Улаанбаатар хотын хэрхэн тэмдэглэж байгаа тухай 6 минутын хроник материал аваад 11 хагасын үед тэрийг лабораторид яг үдээд юм байна. Үдээд ингэж угаагаад оройн төв орооны ажилтнууд, хөдөлмөрчдийн төлөөлөгчид, Улаанбаатар хотод байгаа гадаад дипломат газрын ажилтнуудыг урьяад тэр өглөө болсон жагсаалын баримтат дүрсийг анх үзүүлснээрээ одоо Монголын киночдын өдрийг тэмдэглэх юм чухал үйл явдал болчихж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн нэг онцлог байна. Одоо Лол Жаргал таны тухай биш. Таны одоо аавын тухай өөрөө ч н одоо их сурвалж болгож асуух зүйлүүд нэлээд байна гэж ингэж бодож зохион байгуулж байна. Тэгэхээр Чимдийн Гомбо гэдэг энэ эрхмийг бол Монголын киночдын өдөр төдийгүй өдөр болгонд дуусах ёстой. Ялангуяа киночдын тухайд бахархал улсын хүн байдаг баримт киноны Гомбо гэж одоо алдартай тийм ээ. Тэгээ аав чинь Чимдийн Гомбо гуайн одоо энэ жил 90 насны тохиож байгаа гэж бодож байна. Тэгээ энэ 90 нас бол бас нэхээ бол сайхан тэмдэглэл нэг олон үйл явдал болох байх, олон ажил зохион байгуулж байгаа байх гэж ингэж бодож байна. Тэгээ энэ сэдвийг анхаарлын төвд одоо оруулахын тулд гэхүү, эхлэхийн тулд гэхүү энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн юунд бол би Чимдийн Гомбо кино зохиолч найруулагчийн тухайд намтар судлалын нэлээд төлхүүхэн шиг тэгээ баримт кино сайхны кино телевизийн уран бүтээлийн тухай зохиос яриад гол нь энэ хүний намтар судлал дээр одоо эргэлзээтэй нийгмөр болгох тийм зүйлүүд юу байдаг юм бол ер нь юу вэ штэ одоо залууч намтар түүхэн сайн мэдэхгүй байж магадгүй тийм учраас аавынхаа намтрыг товчхон эхлээд яриад өгөх сайн байна. За баярлалаа. Тэгээд юм гэдэг бол их тийм учир тохиолдолд цаанаасаа бүрдэхээр хэний ч гар сэтгэл оролцоогүйгээр ингээд бий болчдөг тийм нэг сонирн бас тохиол байх юм а гэж би бүр зэрч хэлмээр санагдаад байна. Яг тэгэхээр тийм ээ энэ жил бол Монгол улсад кино урлаг үүсч өгснээ 90 жилийн юм байна. За энэний хажуугаар бас манай аав 1934 оны онд төрсөн учраас одоо энэ жил бас 90 жилиг нөө тохиолж байна. Тэгэхээр 2024 онд бол бүхэлдээ кино урлагийн тухай уг нь ярих ёстой жил болж байна л да. Одоо дөнгөж
киноны өдрөөс авахуулаад ингээл хүмүүс өөрсдийн санал бодлолтон дурсамжуудаас хуваалцвал. За тэгэхээр Чимдийн гомбо гэж хүн бол Монгол кино үйлдвэрийн дунд үеийн төлөөлөгчдийн нэг уран бүтээлч мөн. Дунд үеийн гэж хэлдэг маань 1960-аад оноос хойш ажилласан кино үйлдвэрийн уран бүтээлийн хамгийн одоо ол зомогтой, хамгийн чадал чансаатай сайхан бүтээлүүд төрсөн он бол 1960-аас 70 он байдаг. Одоо яг тэгж хэлж байгаа юм бол наад зах нь одоо тунгалаг тамирыг нэрлж болохоор ш уран сайхны киноос яхахгүй тийм. Чимдийн гомбо гэж хүн бол Бурят хүн. Дорнод аймгийн Цагаав сумын Харьяат. 1934 онд төрсөн. Төрсөн өдрийн бол яг тодорхой тэмдэглэлгүй их олон хүмүүстэй хамтраад 7 дугаар сарын 11 гэж бүртгэж авсан байдаг юм лээ. Тэр үед аргагүй л дээ. Өдөө нутагтайг малч чи одоо тэгэл талын нэг тараад л тэрүүгээр явж байгаа уулын мохорт байж идэг. Тэгээд яг хуу баг сумын тоо бүртгэгчд очиад хэний тийм байна, яаж хийж ийн гэдэгтэй халах голын дайн болсон 85 жилийн ой бас энэ жил тохиогод их сони. Тэгэхээр 1933-аас 37 хүртэл манай зүүн хязгаар их төвшөртэй байлаа шүү дээ. Тэр үеэр бас Бүх ард түмний хүн амын тооллого бас нэг ус 2-3 удаа хийгдсэн болов уу гэж бодож байна. Хүн амын тооллого хийгдсэн. Цаагаараа давхар их олон юу исэн байх л да. За тэгээд дайн цэрэг байлдааныхаа одоо эх орноо батлан хамгаалахад хамгаалга одоо хүнхэн нөөцийг одоо бараг тодорхойлох шахуул юм болсоо. Тийм учраас за тэгээд 1930-ад оны үед төрсэн хүмүүс эмгэж самгадыг бүгдийг нь асуухад үгүй мэдхгүй одоо хавар цаг тэр байслаг жилдэг байх л да. Тэр үед ямар ном эрдэм тийм айх төрсөн биш. Ямар жил төрсөн жилээрээ л явдаг штэ. Нохой жилд төрсөн л дээ. Тэгээд тэр үед хилмигдлийн үе эхэлжсэн тэр цагталтаа тий дөнгөж одоо хайр сэтгэл одоо хүслээрээ одоо айл гэр болох гэж нийлж байсан хоёр бас их ядуу амьдралтай байжгаад тэгээд зэрэг татлага болсон уу яасан лавл хүүхдэд хийжих боломжгүй болоо тэгээд айлд өргүүлсэн байгаа. Тэр өргүүлсэн айл нь чимэд гэж баян айл байжээ. Чимэд. Тэгээд тэр чимэд одоо чимдийн гом гэж байгаа юм шүү дээ. Тэдний орхиод явсан. Тэгээд тэр гар хөл дээр одоо эрхэл тоглоод л одоо яг л өөрөө ав мэт тэгэл үлдээд л хоёр залууч уйлаад л нулимстай бутсан байна. Тэгэд жаахан байж итл чимэд гэж хүний эсэргүүнгээд бариад аваа явчихсан. Тэгэл 1930-ад оны дундуур маш олон бариадуудыг хилмигдүүлсэн, баривчилсан бол тод өмшгүй юм гардаг шүү дээ. Тэгэл цагаан ус хүмүүс бариадсан. Тэгээд 10 жилийн ялтай шоронд яваад буцаж ирээгүй л дээ. Тэгэхээр яасан бэ гэхээр ингээд л олонний дунд л одоо гаргаас гар дамжиж өнчөр өссөн. Хин наашаага гэсэн айлт хүмүүст л очивол тэгэл хонь хорог хариулаад л байгаа л гэж ирэл одоо тийм амьдралыг л үтсэн. Төрсөн аав нь тодорхой байдаг уу? Төрсөн аав нь байлгүй яах вэ? Тэгээ хин гэдэг хүн байх уу? Жаргал гэж хүн байна. Тэр их сэний яг төрүүлсэн аав жаргал нь сүүлд бас нас орсон. Одоо түрүүч хоёрын малын санитар хийж байгаад 1939 онд Дорнод аймгийн төв Чойвлсан хотод Баян түмэнд Японы онгоц баруун тишээ нэцээ зүүн тишээ буцахдаа тэнд нэг бөмбөг мулталсан байгаа. Одоо тэр хөшөө байгаа. Тэр дурсгалт газар байж байгаа. Тэнд юу босгосон байлаа хотын захиргаанаас нь. Тэгээд нөгөө манай талын онгоц ирж ийн гэд гэрээс гарч гүйгээд хашааны хажуудаас уулсан модон дээр гараа сарвчлаа харгасыг дэрэгдэнд бөмбөг унаж тэгээд насарсан байна. Тэгэхээр зол жаргал гэдэг нэрийн жаргал гэдэг нь манай одоо жинхэнэ өвөгийн нэр болох нь шүү дээ. Тийм байна. Тэгээд миний дараагийн дүү болохоор өнөр жаргал гэдэг одоо ээжийнх нэр. Тэгээд зол жаргал, өнөр жаргал гэдэг. Буян жаргал гэдэг хоёр дахь дүү болохоор нэг буян чавганц гэж бас байсан байна гэдэг ч юм уу. Ингиж явсан байж. Тэгвэл төрсөн ээжингээ асууя гэж бодож байсан сайн тодорхой болчлаа тийм ээ.
Тэгэхээр би юу тодруулмаар байгаа юм л да. Тэр 34 оны 7 сарын 11-нд төрсөн сая өөрөө ярьчлаа тийм ээ. Тэгээ яг тэр өдрөнд төлсөн юм уу эсвэл нөгөө Лений өдөр ч юм уу нөгөө ерөөсөө тэндэг өдрөөр хийж бөөгнүүлж аваад бүртгэгтэл тэр өдрөөр одоо улс хувьсгалын баярын өдөр биш үү тийм ээ. Тийм учраас тэнд одоо бүх хүмүүс их л бүртгэж авсан байгаа л байна. Тэгээ 34 он гэдэг чинь бол 16 дугаар жирны бэлгийн тоолын модон нохож мөн л дөө. Тэгэхээр энд гарцаагүй юм байна тийм ээ. А тэр цагаан уус сумын нутаг хөндлөн унагтай унагаа нэгдүгээр бэргээд унагаа гэдэг чинь унах гэсэн үг юм уу өөр утгатай юм уу? Одоо хөндлөн унахал гэж болоо даа л гэж бодож. Тэр хоёр лавл миний мэдхийн хоёр сумын яг хил хязгаар байршил одоо Баян улс сум юу хоёрын хооронд л да. Цагаан хоёр бол энэ хоёр сум бол өнөөдрийг хүртэл булаацалцаар ярьдаг тий. Гомбогоо манай нутгийг манай сумх гэж хэлдэг. Гэхдээ яа харахгүй цагаан уус сум руугаа бага сургуульд ороод тэндээ ээжээд харин ахлах сургуульд орохдоо 9 дугаар ангид орохдоо Баян улс сум руу явж дотуур байранд одоо сургуульд төгссөн. Их сайн сурлагатай байсан. Яагаад гэвэл тэр үед их хар багасаа олонний дунд маллаж одоо хөдөө хэрэнгрүүлсэн тэр бага наснд бол их цээж байсаа те. Мал нүдлээ шүү дээ. Тий. Одоо айлын олон хурах хариулт тавьж байгаа юм бол тэр нүдэл зүсэлж явахгүй бол хэцүү. Ер нь бол тэр их л цээж сайтаас ш тооны хичээлд их сайн байсан. Тэгээ тэр тооны хичээлээр шалгалт өгөөд их сайн өгөөд бүгд найрамд хартажлсан Герман улсын хэвлэлийн комбинатын инженерийн сургууль Лейпциг хотын хуваар аваад явсан. Гэтэл энэ хооронд бас нэг үйл явдал ус би мартах гэж байна. Монгол улсын их сургуулийн тоо визээ ингэж ороод тэндээ шалгараад тэгэд Герман руу явсан тийм түүхтэй. Тэр бас их олон юмны их хүнд сурсан зүйл юм шиг байна л да. Би нөгөө нэг жоохон тодруулаад түрүүн гомбоо бүрээд гэж хэллээ. Тийм тэгэхээр нөгөө 20 бүрээд агаан бүрээд эдэргээд байдаг шүү дээ. Айл бүрээд юм. Хамниган бүрээд гэж. Тийм хамниган бүрээд бас их нарийн түүх судалж үзэх юм бол ханаас нүүдэлж ирээ суурсан байх үгээд хөгжүүлэх ярьдаг л да. Хамниган бүрээд Алтанган гэдэг овогтой ер нь анх гэж бүртгэгдсэн тийм л байх юм байна. Би бол Иншөөбүү гэж овог тий. Эренчингой манай ээж бол Сэлэнгийн бүрээд тэгээд одоо Эренчингой бол Монголын төдийгүй орой их эрдэмтэн байсан учраас ягаад ч юм Иншөөбүү гэдгийг авсан байгаа. Тэгэхээр эрдэм номын юуг нь бэлгшээ тэгж яасан болов гэж тэгж боддог. Тэгтээ Иншөөбүү ч одоо өөр цогтойж тий манай ээж ер нь одоо Сэлэнгийн бүрээдүүдийн нэг хэсэг чинь бүгд л тэгж л явдаг гэсэн. Иншөөбүү тэгэл ингээл үлдээц. Тэрнээс биш Сэлэнгийн алтан булгийн та юу киног жигжид дугаан юг санаж байгаа баха. Уран сайхны кинон дээр тэр Крючков Гиндэнгүү хоёр тоглосон үер кинон дээр тэр тосгоны юунууд гардаг ш Орос тосгон Монгол яг тэр тосгон л одоо л байгаа л та тэр нь тийм л газар. Тэгээд 9 дугаар ангид байхдаа Баян улс сумын 10 жилд байхдаа шүлэг биччихсэн. Тэгээд гомбын бичсэн шүлэг тэр тэгээд Чардакны модон хан дээр зөндөө сийлэстэй байгаад үе тэнгийнх нь ярьдаг байсан. Дорнод аймгийн цагаан аваа сумаас төрсэн их сэхэтэн хүмүүс их сайхан хүмүүс зөндөө байдэн шүү дээ. Одоо Амаргуй байна. Орчуулагч хар багийнх нь найз. Тэр Амаргуйд хоёроо кино хийжсэн шүү дээ. Агоор. Тэгээ би тэгж бодож байлаа да бас зүгээр нэг кино хийгээгүй бас нэг сумын цагаан одоо яах хэрэггүй одоо нэг сумын тэгээд аавын нар багийн найз. Тэгээд би өөрөө дунд сургуульд ороод бас манайх кино үйлдвэрийн артлын хашаанд их олон жил байхад ус цасанд орохоор хот руу ирэхдээ амрахын дэрж ороод амрахынд байж ихтэй тэр номын санд байгаа ном соёлын үү таалаг цонхыг л одоо тэр нээсэн гэхүүд. Тэгэхдээ тэр баг сургуулийн 3 4 дугаар ангийн хүүхд чинь юм бол англи, франц, орос хэл мэддэг зурагтай номнуудын үзээ дандаа зураг. Амаргуйд бол зүгээр нэг зурагтай номнууд байхгүй шүү дээ, тий. Түүхэн сурвалжтай их гоё номнууд өгсөн. Цагаан аваа сумчаас Дорнод аймгийн тухайд бас нэлээд том болсон байх шүү. Ерөнхийдөө тэгээд
Одоо бид дарам өгдмөн цогт Дарам зав тухай бишрж хөндлөж явдаг гэдэг чинь цагаан овоо сумын хүн. Цагаан овоо сумын сүн тийм. Их олон сэхэтнүүд олон сайхан улсууд байдгаа гэж хэлдэг. Улсын ачин Пүрэв очир гэж байдаг. Пүрэв очир тэр чинь бас цагаан овоо юм байна. Тэгэхээр бас нэлээд өгшөлтэй том сум юм байна. Түрүү хэллээ тэр цагаан овоо сумынхаа баг сургуульд ороод дараад нь Баян сургуулийн дунд сургуульд орж штэ. Тэгээ энэ намтрыг харж байхад бол бүр 10-11 настай тал нэгдүгээр ангид орж байгаа харагдах юм. Тэр үе чинь тийм байсан юм уу? Ер нь өөр тийм шалтгаан байсан юм болов уу? 11 настай нэгдүгээр ангид орсон юм байна. 11 нас. Тэр үе хүүхдүүд баг тэгжил байсан байх. Яагаад тэгэхээр ямар нэгэн хавцлага тийм байхгүй үз? Байхгүй. Чимэд гэж хүн баригдаа явсан, гомб гэж хүн чимдийн одоо гомб гэж ярьж байгаа шүү дээ тийм. Жаргал гэж хүн ингээд бөмбөгөнд өртөөд өнгөрсөн. Тэгэхээр ганц түших айлдаа хин наашаа харсан болгонор бол явж байсан гэж өөрөх нь тэр нэг богинохон дурсамж дээр байсан. Тэгвэл тэр чимдих гэж айл бас нэг охин хүүхэд үргэж явсан байна. Тэр нь бол одоо манай аавын дүү болж байгаа. Тэр хоёр өрмөл хүүхэд ингээл өнчүүлсэн байгаа. Тэгээд би бинийг дүүгээ авч сургуульд ороод тэгээд төгсөл явсан. Ийм. Тэгээд 20 настай л одоо дунд сургууль төгсөөл. Тэгээд тэндээс шууд их сургууль Монгол улсын их сургуульд тийм сурсан учраас тийм. Тэгээд тооны анги дээр тэр төгсөөгүй юм шиг байгаа тийм үү? Тоо физикийн анги төгсөөгүй нь 2 дугаар курсээсээ бүгдээрээ Герман улсын Лейпциг хотын юунд явсан. Хэвлэлийн сургуульд тэр ямар учиртай? Шалгалт өгөөл тэгэл хэвлэлийн сургуульд хуур ирдэг байсан. Хуур ирсэн тийм. Тэгээ бурхандаа соёлын сайд гэсэн тамаа чи. Тийм бурхандаа таамаг. Бурхандаа гэдэг юм байсан. Тэгээд тэнд очиод бас төгсөөгүй гэсэн. Яг л тэр чихтэй газар 2 жил байж байгаад уушг нь модж ирсэн. Тэгээд энд одоо хөөцөлдөж байгаад Бээжинд эмчилгээнд явсан. Манад эмчлэхгүй юм байна гэд. Тэгсэн Бээжинд ерөөсөө айхтар өөрийнх нь дурсамжинд бас байдаг шүү дээ. Надад нэг тариа юм янз бүрийн зүйл ерөөсөө болоогүй. Сайхан хуушуур, бууз, сайхан гурилтай шүл, Монгол хоол өгөөл бараг жил болсон. Сүүлд надад учрыг тайлахад бол тэр имлэг бол тэр зүүн Азийн дотор газрын имлэг бол өөр нэг уудаг юм ганц нэг тийм цэхэр ус шиг юмсаа тэгтээ тэр их тархан махтай өгтөө миний бодоход бол гэж ярьж байгаа юм те бид нарыг л ер нь нохон хоолоор л жил хоолсон юм шиг ба нохон махаар тэгж идгээдэг шүү дээ тийм ээ яг нэг юунаас чигээс гаралтай нууш хүмүүс уусууд бол тэгж одоо дээхэн бидний дээхэн үед бол ингээд уушгины үг чинь одоо нохоо махаар нэг юм махаар тий одоо ч гэсэн ер нь болж игэл уушгины хатгаа тусаа тэрнээс цаашаа хүндэрсэн өвдсөн хүмүүст бол ер нь нохоо нударчаад л өчтдөг үстэй ерөөс юм контейнерс гаргаадгүй гэдэг. Тэр солонгосын хоолнд байгаа үстэй. Тэр Германд тэр хэвлэлийн сургуульд явсан төгсөөгөөс үл шалтгаалаад гомбогоон одоо уран бүтээл амьдралд их хэрэгэл тавьцаасан жилүүд юм шиг ингэж харагдаад байдаг л да. Ягаад гэвэл яг тэр үед 60-аад оны эхэнд нөгөө алдарт алтан өргөгийг нь орон сайхныг нөө Монголын сайхан орноор гэдэг нөгөө баримт кино өдрүүд Германд хийхэд орчуулагчаар юм уу одоо туслахаар юм уу явах завшаан бий болчихж байгаа юм. Тийм үү. Тэр чинь сургуульд явж исэн бас хэл бас үзэжсэнтэй холбоотой байх гэж бодоод байна шүү дээ. Тэгээ Монгол кино үйлдвэр 60 онд ороод тэгээд Монгол кино үйлдвэр 1961 онд тэмдэглэл хардын хувьсгалын 40 жилийн ойг угтаж уран бүтээлийн одоо том төлөвлөгөө байгаа шүү дээ. Тэр төлөвлөгөөнд Бүгднамт ардсан Герман улстай хамтарч нэг баримтат кино хийх. Тэрний хажуураас Алтан өргөө уран сайхны кино хийгдэнэ. Тэгээд эхлээд баримтат кинонд нь хэлмэрчээр ажилд орсон. Ерөөдөөсөө одоо кино одоо группт нь тийм үү кино. Тэгээд тэр ажилд их сайн 3 жил болчиход ирсэн гэсэн үг. Өмнө явах 2 жил хагас. Тэгээд Бээжинд 1 жил бол. Тэгээд хэлтэй болцсон байсан юм байна л да. Тэгээд тэр киноноос буугаад кино групп буугаад дашдарч байгаа өөрөө кино үйлдвэрт оруулсан юм л хэлээд. Энэ одоо тэгэхээр тэр үед дөнгөж одоо 21 23 та за тэгээд амьдрал үзээд бас өвчин зовлон үзээд одоо ажил дээр анхудаал улсын ажил хийх гэж штэ. Кино мэдээнд найруулагч ярихсан байна. Кино мэдээ чинь 7 хоног болгоны сар болгонд нэг гарагч сар болгоно тиймэр телевиз радио байсан биш
сар болгон хийдэг тэр кино мэдээнд 2-3 жил явсан байх. Тэнд нэг удаа их сонь тохиолдол болсон ойдуугаа их нөлөөлсөн юм байна лээ. Төрийн шагналт зохиолч ойдуугаа. Их томчууд ирж л одоо том зохиолчид томчууд ирж кино мэдээ баримтат кино янз бүрийн юмыг одоо бэлэн босноо шалгаж үзэж авдаг байсан юм лээ. Тэгтэл нэг удаагийн дугаар кино мэдээний дугаарынхаа тайлбарыг өөрөө бичсэн юм лээ. Тэр тайлбарт нь энэ өдөр дэлхийн ганц Гагарины тухай л ярьж байна гэсэн тийм үг л үлсэн. Тэгсэн ойдгоо тэр хөө юм чинь болж байгаа юм биш үү? Хэн бичсэн гэсэн? Би бичсэн гэсэн. Чи юм бичгээр өгөх юм шүү. Ер нь би чамд дараагийн кино мэдээ 1-2 баримт кино бичүүлэхээр нь болохоор юм байна штэ. Ярина гэд тэгээд ойдгоо их олзуурхаж харснаар ихсэн юм лээ. Ойдгоо шин тэр үедээ болов дайнд яваад ирсэн. Дайны фронтын сургуулийн байсан. Дэмбэрл гутамт явсан шүү. Юм үзлүүд тайлсан тийм хүн байхгүй юу? Тийм дөрөв жигэн зүртсэн. Тэгээ ойдгоо нүдэнд өртөгдөн гэдэг чинь бол бас л их том. Ганц өгүүлбэр дэлхий дахин өнөөдөр Гагариныг л ярьж байна гэсэн тийм өгүүлбэр юм л. Ер нь гомбол найруулагчийн тэр зохиолч болох нэг том сэдэл урам зориг тэр юм авиас илэрсэн зүйл бол тэр баримт киноны мэдээний тэгээд тайлбар. Тэр юмны онцлог нь юу вэ? Уран бүтээлч хүн бол бас мэдээж дэлхийн сонгодог одоо уран бүтээлийн түүхэн хөгжүүл эрдэм ном боловсрал их сайтай байвал авиасын улам дэмждэг л байх л да. Угаасаа байдлаас зээсэн нэг тийм одоо бас юм байна шүү дээ. Өгөгдөл гэж ярина шүү дээ. Одоо авиас байна шүү дээ тий. Тэгээд л үзэг шүүрч аваад бичих юм бол ерөөсөө дорой бууж байгааг бол бас тайлбарлахад бас тийм аваа. Гэхдээ үнэхээр үзэг шүүрч аваад бичихд бол тийм тэгтэй. Сүүл би баран бартлаа. Надад бол дандаа миний уран бүтээлийг хараад дандаа хилдэг л байсан. Би ч бас сэтгүүлчтэй хэрэгэлтэй. Тэгээд битээ тийм уран цэцэн гоё үгээр бичиж үг олдвол дими хог болдгийг. Аль болохоор оновчтой товчхон цөө үгээр бич. За яг цөө үгээр бичихэхэд 40 минутын нэвтрүүлэг энд би одоо цөөхөн үгээр бичихэж бусдын яах юм гэхээр за чи аан гэдэг анхааралсаа сонсч. Дүрс гэдэг чинь өөрөө бас нэг мэдээлэл байгаа. Өгүүлж байна. Дүрс. Тэр мэдээллийг бид нэр дүрсийг мэдээлэл гэж харж уншиж чадахгүй зүгээр л нэг юм хараад ингээд өнгөрөөд байгаа. Тэр дүрс чинь бүх юмыг хэлж өгч. Тэр дүрсэнд нэгэнт хэлсэн юмыг давхардуулж бичгээр хэрэггүй хог болдго юм аа. Хэрэггүй. Яах вэ гэхээр тэр дүрсэнд юун тухай өгүүлж болох уу, юуг харуулах гэж оролдсон тэрний утга учирыг гаргаж хэлж гэж хэлдэгсэн. Тэгээд бичиг номын одоо бичиг номын гоёор хэлвэл одоо соёл бичиг номын одоо ур чадвар гэж байгаа боловч бичгийн хэл гэж бичгийн хэл гэдэг нэг байна. Тэрийгээр сонин ном янз бүрийн юм хэлэхэд тэрийг уншихад анхаарал өөрөө төвлөрч ингэж дотроо зураглаж авдаг байна. Нэгэн дүрс тэнд бэлэн дүрс зураглаад өгсөн юмыг дахиж тэгэх хэрэг байхгүй. Чихэр хүн сонсож хүлээж авах тийм мэдээлэл өгнөгд чинь нөгөө товчхон оновчтой зөв. Одоо би танд нэг хэлээ л да тий. Ихийн эцээж багын торохгүй гэдэг одоо нэг ганц зүрх үг хэлээ л да тий. Тэгэхэд тэр үг бол 10 хэдэн үгтэй урт өгүүлбэр өчсөөс ганц үглээр ихэд хүн буугаа явчихдаг. Тэгэхээр дэвсгэр суур нэг сонин тийм ардын хилцүүгийн үндэстэй юм шиг тэгтээ бас заримдаа их хайхтар хурц хэлнэ л дээ. Нөгөө за чи өр олцсон хятад шиг унжичаад тэрнээс одоо жил хагас 2 жил боллоо. Өрөө аавна гэдэг чинь нөгөө үгсэн орсоос хатсан сухаар гуйна гэдэг шиг юм болох үү те. Цөг гэд ингээд тавьчихж байгаа. Наач бол өөр амьдралын сургуулиудад дараагийн уран сайхны кино хийх тэр сэтгэлгээг гүн суулгачиж байгаа байхгүй. Тэгээ миний ажилласнаар бол тэр 60-аад оны үед бол тийм зөрчилгөн онол гэж юм бий болоод имээ гойжлох магтах тэр талбай хийлбэлсэн утга зохиолын ерөнхий тийм хандлага байсан л да. Тэр үед найруулагчийн тэр дотор жоохон өөр байсан юм нь юу гэхээр аль болохоор амьдралыг бодит түнээр нь мэдээлхийг
гаргахыг хүсдэг, тэндээ тийм тайлбарыг хийдэг, гойжлох, хий хоосон магтах, тэр төсөлгүй юунаас жоохон зайлсхийдэг ийм байсан. Өөрөөр хэлбэл тэр үед чинь юу гэдэг тэмээн дээрээс нараа орхон гэдэг төлөө тэмээн дээр нарны зургийг оруулж байгаа тэрийг яг тийг ивччих их та тийм давтдаг байсан болвол тэнд хэлэх ёстой цаана үлдэж байгаа тэр философиг тайлбараараа гаргадаг. Тэр нөгөө дүрстэйгээ нийлэхээр бол жинхэнэ мөн чанар илэрхийлэгддэг ийм онцлогтой байсан юм болов уу гэж ингэж би харж байдаг. Тэгээ ер нь бол үйл явдлын хураангуул хийж штэ тийм ээ. Тэгээ үйл явдлын хураангуул бол нөгөө өхний махыг өнгөлцөхтэн багтаа гэдэг шиг их хурааж хийж урлагийн төвшөнд хийж чаддаг ийм онцлог байсан байх. Тэгээ ер нь нийгмийн нийтлэг эрх ашигыг уран бүтээлтэй бол их энгийн зүйлээр илэрхийлж наад чаддаг бас нэг ийм чадвар болохыг онцгой харагддаг. Тэгээ явж найруулагч, оператор, зохиолч ийм гурван чанарыг эзэмшсэн хүний хийж байгаа хэлж байгаа зөвлөмөр гэдэг чинь арай содон юм байтаараа шүү дээ. Тэгээ ер нь гомбо найруулагчийн баримтны онцлогийг би ингэж хардаг. Нэгдүгээрт нь бол маш олон кино хийсэн байна. 160 бүлэг 73 баримт кино хийдэг. Энэ бол рекорд амжилт байхаа та дахиж ингэж хийх нийгмийн үндэс ч юм уу та болцсон. Тэгэхээр хамгийн олон кино баримт кино хийсэн гэдгээр яг онцлог болов гэж ингэж бодох юм. Хоёр дахь нэг онцлог болов найруулагчийн баримт киноны хувьд бол тийм бүх сэдвээр баримт кино хийсэн гэж хэлж болохоор өөрөөр хэлбэл халаасны сэдвтэй сэтгүүлчтэй байдаг штэ. Тэр сэдв нь халаасанд нь явж байдаг. Энэ бол амьдрал мэддэг туршлага суулцсан юм үзснүүд тайлцсан хүний л одоо чанар шүү дээ. Ийм хүн байсан гэж хавар боддог. Энэ бол хавар зүйл юм да. Өөрөөр хэлбэл дандаа эрэл хайгуулын ертөнцид явж байсан учраас сэдв нь одоо бэлэн байдаг. Тэгээ ер нь одоо түрүү өөрөө хэллээ. 70-80-аад оны баримт кино бол Монголын баримт киноны оргил үе байсан байх шүү тийм ээ. Тэгээ тэрүүний гол автор болж явсан учраас одоо өнөөдөр 90 насны өдөр бид энийг дурсаж ярихаас өөр байхгүй. Тэгээд одоо Монголын их кино урлагтай нас чадсан хүний тухайд их сонин тохиолдлын жил давхцж байна да тийм ээ. Тийм. Би боддгийн киноны сургууль бол төгсөөгүй. Шууд практик ажиллаар л эхэлсэн шүү дээ. Тэгээд аавын минь багш нь хинбэ гэхлээр амьдрал юм. Ямар амьдрал вэ гэхлээр ядуу зүдүү амьдрал байсан байна. Тэгээд баг байхдаа айлын хонь хурга хариулж маллаж явахдаа өвгдийн дунд баг насаа өнгөрөөсөн байдаг. Тэгээд кино болгонд нь та анзааруул нэг өвгдүүд гарч байгаа да. Одоо анхны алхам дээр ч одоо баахан өвгөд байгаа үсэ тийм. Тэгээ чимэн юу болох юм бэ? Агрономч. Агроном гэсэн нь тошоомны шингөө. Али өвчөрд юм яах? Яага манай түргээс. Хийх юм хомор нуултай хүн харагдах юм да. Агрономч их сайхан мэрэгжил шүү. Ийгээд байвал чуулан юм баймаар юм та. Ерөн хонхон хэнчи чатмаар. Гэрн астайхан ажил байшгүй да. Тэр өвгдийн дунд байсан учраас багасаа тэр нэг ой тогтоох юм хурааж мэдэх тийм онцгой ус чадварнаас өөрөөр хэлбэл энэ саяны хэлсэн үг надад хизээ нэгэн цагт хэрэг болох бахтаа гэд би бичид тэмдэглэдэггүй зүгээр л тогтооход авчдаг байсан. Тэр бол хизээ нэгэн цагт байдаг гэсэн. Тэгээд сүүл та бол яг л зөв л хэлж бас ярьлаа хэлж байна. Монголын кино урлагийн одоо бүтээл дэлхийн кино урлагийн бүтээлээс ялгаатай байх чанар байдаг. Бүр байгаа. Одоо зарим хүмүүс хэлдэг шүү дээ тийм. Нэг үе их шүмжилсэн монголоор сэтгэнэ гэдэг нь монголоор сэтгэнэ гэж юу гэдэг юм. Дэлхийн нийтийн хүн амьтан өөрөөрөө сэтгэж байгаа шүү дээ. Хүн гэл нэг тийм яриа байсныг та сонссол байх. Монгол хүний бодол сэтгэл бол өөр юм. Юугаараа өөр юм гэхэлэр өссөн амьдрал таньсч ухаан орсон энэ орчин өөрөө Монголын хүний боловсрал бол энэ байгальтайгаа холбоотой. Яг тэгэхээр байгалыг таньж мэдсэн боловсрал гэдэг бол дэлхийн хүндрэлтний дээд боловсрал юм гэж бодно. Жишээ нь одоо газар хөдлөе гэж үгүй үер ус шуурга ямар нэг юм болоход Монгол хүн үлдэнэ. Яг тэгэхээр
тэр байгалийн шинж байдал, тэр байгальд зохицож амьдрах ухааныг мянган жил боловсруулад ирчихсэн. Тийм учраас тэр байгалыг таньж уншсан эрдэм мэдлэг боловсруулаараа тэр чадвараараа амьдралыг хөтлөөд аваа явж байгаа учраас хэлэх үг нь өөр байна, харах бодол өнцөг нь өөр байна, бүх юм нь өөр. Тэрийг бичнэ гэдэг бол одоогийн энэ хэл яриа кино зохиолоос өөр байна багтал гэж би хувьдаа бодсон. Тэгээд Монголын киноны нэг алдаа бол өнөөдрийн киноны нэг алдаа бол бид нар гадаад дотоодын кинонуудыг үзчихэд үйл явдал чухал юм байна гэд их үйл явдлыг л илүү хурц сонирн болох гэж ингэж хөөцөлдөж ингэж яваад замаасаа гарцсан. Жинхэнэ Монгол уран бүтээлч Монгол хүн бол үйл явдал ерөөсөө хөөдөг. Тэр үйл явдал хаана болж ийн гэхээр хүний оюун сэтгэлд болж идэг. Тэр оюун сэтгэлийг нээж уншиж чадсан хүн л жинхэнэ зохиолч, жинхэнэ уран бүтээлч байна. Бид хүний сэтгэл, хүний оюун бодлыг нээгээгүй зүгээр үйл явдалд хий холбохоор зохиож байгаа хүний үгээр л бүгд яриад яваад. Тэр үеийн зохиолчдын бол ингээд амьдралыг таньсан учраас зохиолчийн үгээр биш өөрийнхөө үгээр яриад бүтээл болчдөг гэсэн. Энийг алдсан учраас Монголын кино урлаг бол их том алдаа хийж байна одоо. Ингээд цаашаа явах юм бол ер нь Монгол мөн чанараа алдах болов гэж хэмээж. Гэхдээ энийг ярьдаг залуу үе, шинэ үе бас гарч ирж байна. Энэ бид 25 жил Америкийг, Барууныг, Солонгосыг дуурайж хийлээ. Энэ бол зүгээр кассийн орлого олдог кино болохоос жинхэнэ хүний сэтгэлд үлддэг кино биш байна гэдэг. Та хараарай. Кино театрт хэн кино үзэж байгаа гэхээр залуучууд, оюутнууд л үздэг. Та бидний нас, та биднээс хойш насны усууд ерөөс театрт очихгүй байгааз очлооч сэтгэлд нь нийцсэн кино гарахгүй болох нь Монгол хүн ойлгодог бүтээл байхгүй болцсны иларгал. Тэрний л нэг дом төлөөлөгч учраас жинхэнэ Монгол киноны уран бүтээлч байжээ гэдгийг би дотроо бодож хэлэх юмсан л гэж санаж явдаг. Дөрөв би зарууд хэллээ л дээр гомбол найруулагчийн зохиолчийн нэг том содон шинжлэх бол нийгмийн мэдрэмжтэй нийт эрх ашгийг илүү нэг номер тавьдаг юм хүн байсан гэдэг маань наадах чинь л да. Одоогийн юугаар бол нарилж чадлаасаа болоод байна шүү дээ. Энэ киног одоо олон хүнд үзүүлж ашиг орлого олоход яах ёстой юм гэж үйл явдлаа хөөгөл нэг дүр нь байхгүй юм байна явуулж шүү дээ. Тэгэхээр эдгээр алтан үеийнхний хувьд бол дүрээ эхлээ боддог байсан. Жишээлбэл итгэл гэдэг чинь өөрөө бие даасан дүр байж шүү дээ. Мангангоо одоо тэр ярьжсэн нэг би бичснийг би харж байсан. Мангангоо бол жижигэн зохиолыг хоёр янзаар бичдэг нэ. Нэг нь болохоор ингээд нэг үйл явдал болоод за энэ үйл явдлыг хэн хийгээгүй гэдэг нэг хүний олдог. Нөгөө төрөлхөө хүний олчих шиг бол жаргал нэг юм олчоод за энэ хүн ямар үйл явдал хийж болох вэ? Сайн юм хийх юм уу юм хийгээгүй гэд тэндээсээ үйл явдлыг баатараасаа үйл явдлыг ургуулж одоо зохиолоо бичдэг. Тэгэхээр өнөөдөр киночдын өдөр, Монголын киноны өдөр, киноны 90 жилээ гэж би бүх киноч тэрвээ одоо киноч одоо үзэж байгаа болов гэж бодё тийм. Манай ямар үеийн киноны уран бүтээлчийн төлөөлөгч вэ гэхээр арга барилаар нь би хэлье. Ямарваа нэгэн амьдралын асуудлыг 5 хүний дунд тавьчихдаг. Тойруулаад 5 хүн байж энэ 5 хүн энэ асуудалд яаж хандах вэ? Яаж зөрчилдөх вэ? Тэрийг л бичдэг тийм уран бүтээлч байхгүй. Тэгэхээр тэнд хүн нээгддэг. Хүн нээгдэрдээ тийм л юм. Тэр нь ч ерөөсөө ингээд сүүл би хараал хахад их олон зохиолчд уран бүтээлийнхээ тойруулын гол зарчмыг тэгж авсан юм билээ. Ямар нэгэн асуудлыг гэр бүл дунд нь ингээд тавьчихад тэнд өвгөнч байгаа, эмгэнч байгаа, ээжинч байгаа, аавч байгаа, оюутанч байгаа, ажилгүйч байгаа, эрхчинч байгаа. Тэр үйл явдалд хүн болгон өөрөө өөрийнхөө ханддаг. Тэгэхээр дүр босч ирдэг. Бид дүр болж одоо бол гоё кино болгох гэж байгаа гэдсэн үүднээс гоё болгох гэж бичиж байгаа учраас зөвхөн бүх баатар зохиолчийн үгээр яриад байдаг. Та одоогийн кинонуудыг хэрүүлийг ажиглаарай. 3 хүн эхнэр нөхөр хоёр ч юм 3 хүн хэрэлдэхэд зохиолчийн үгээр хэрэлдээд байдаг. Утгаж байгаа. Гэтэл хэрэлдэхэд бас их учир нь хүний одоо юу гарч ирдэг байхгүй. Философи, мөн чанар, хэн бэ, юу вэ гэдэг нь хэрүүлийн үгнээс нь гарч ирдэг. Тэр өөрөөгөө илэрхийлж чадж зарим нь хэрэлдэж чадахгүй уйлдаг хүн байна, зарим нь таг болдог хүн байна, зарим нь бүрс галзуу солиотой хүмүүс тас тэгжиж дүр болгон өөрөө амьдрал бодит хүн болж үлдэж гэнэ гэдэг тэр үеийн зохиолч
муу гэж би боддог. За баримт киноны хувьд бол арга байхгүй. Гомбо найруулагч Таштарж Баядргаад эдгээр чинь одоо залгамжлаад ирсэн Багшавийн барилгаатай болон Монголын баримт киног бол нуурын дагаврын явж ирсэн юм улсууд байна. Тэгээд гомбо найруулагч зохиолчийн хувьд баримт киноны хувьд энэ олон кино хийсэн энэ дотроос одоо улсын эрдэнэ хариуцлага хүлээх жаахан жарганы утгаар IAH мортой дарга их говь нэмээч эдгээр шилдэг баримт кинонууд байна л да. Өөрийн чинь хувьд бол олон киноноос аваахаа хийсэн баримт киноноос 3 киног нэрлээг бол ямар 3 киног нэрлэв? Нэгдүгürt би мортой дарга гэж киног хэлнэ. Мортой дарга гэдэг бол Минжуургын тухай. Минжуурга бол ерөөсөө машин ундаг дарга байсан. Айлаас айл сумаас сум юунаас мортой дарга байсан. Тэгэхээр энд нэг юм хэлээд байгаа ч тийм. Мортой дарга. Хоёрдугаарт их говийн айл гэж кино байна. Яхахгүй. Гуравдугаарт их хүний нүдэнд өртөхгүй юм шиг Монгол банкар гэдэг нэг кино байдаг. Ганцхан бүлэг. Тэнд бол яг жинхэнэ зохиолчийн одоо юу гарна да. Энэ 3 киног бол энэ бол яг уран бүтээлийн жинхэнэ уран бүтээлчийн кино байна да гэж боддог. Ер нь гомбо найруулагчийн баримт кинонд найруулагчийн хувьд ямар шинжилгээ хийсэн юм? Зохиолчийн хувьд ямар шинжилгээ хийсэн юм бэ? Өөрөө нөгөө энгийн хүүрнэлтэй болохоор тэр дотроос сул дүрс тавьдаггүй энгийн хүүрлэлтэй хэлгсэн санаанд зорьсон тэр фалаан дүрсүүдийг л авдаг тийм найруулагч. Одоо бид нар бол одоо орчин цагт ингээд харж байгаад цагт юм уу хугацаанд нь багтах гэдэг янз бүрийн дүрс өрөөл ингээд тавиад лээдэг шүү дээ. Тэнд кадр болгон план болгон өөрөө үг хэлж байгаа дүрсээр тэр дүрсээр үг хэлэх юмудаа өөрөө хэлж авах болдог, өөрөө санаандаа хартсан учраас тэгж явдаг. Тэрийг л би одоо нэг айхтар эзэмхөө зүгээр тэр онцлог нь арга барил нэс юм бол гэж би боддог. Тэгэхээр тэрэн дээр ямар тайлбар бичих үү гэдгээ өөрөө одоо зураг аваад буцаад явж байхдаа машин дотор бараг ботцсон байдаг гэсэн мө зүгээр суугаад бичих бол зүгээр цаг хугацаанд тэгэл амжуулах байсан юм болов уу гэж бодох юм. За одоо уран сайхны талаар товчгож гисэн яриад. Тэгээ би нэг сони юм болоод байт юм. Анхны кинон анхны алхам буюу одоо нөгөө юу л өвлж хүн. Тэ энэ кино зохиол байж та тийм ээ. Тэгээд анхны бүтээл ийм сонгогдох төвшөнд хийчихээр тэрийг дараагийн бүтээл рүү орох хэцүү юм шиг байгаа. Би тэрийг дамжих байгаас хардаг байхгүй. Юу кинодор молмын дөрөв бүтээсэн. Тэрүүнээс хойш олон кино тоглоод байсан нөгөө молмоосоо давж өгөхгүй юм шиг өвдөгчний хувьд харахад тэр сүүлдээ мандхай дээр ирээд нэг давж байгаа юм шиг юм харагдчихсан л та. Тэр үн шиг гомбо найруулагч ихний кинод анхны алхам бол гайхалтай мундаг кино болсон. Ер нь жиг сургуугаач анхны алхам болсон анхны нөгөө диплом ажлын кино байсан байх. Олон юмны анхдагч болсон юм байна юм байна шүү дээ. Тэгэхээр энэ өндөр босхыг болоо тэр баримт кино тэр хүнийг энэ төвшөнд авчраа тавьсан байсан юм болоо та жараадны дундуур. Тэр олон уран сайхны кино зохиолын сэдв үндэс нь өөрөө 1961 оноос 60 он туушин хөдөө гадаа их явж баримтат кино хийсний гол үр дүн гэж би хардаг л да. Яг тэгэхээр тэгж их ухтай олон түмний дунд орж амьдрал харж явсан байна. Тэгтээ хотод сууж конторт сууж бичдэг биш. Дандаа хөдөө малчтын дунд амьдралын дунд явсаар хагаад тэр олон хүнээс сонссныхаа дараа бодсон бүхэн ингээ кино зохиол бүрэлдэх хийх үүсвэр нь сэдвэн болоод яваад исэн юм болов уу гэж зөвөр боддог. Анхны алхмын хувьд бол 66 онд Өвлжих хүн гэдэг 2 ангитай кино зохиод биччихсэн. Бичсэн жил гаруй тэр зүгээр авах хүн байхгүй тэгэл хэвтчихлээсэн юм байна л та. Гэтэл энэ үед азтаарч жигжисрүүнгой бүх холбоотой кино урлагийн дээд сургуулийг төгсөх дипломын ажлаа хийх чөлөө аваад энд ирсэн. Ирээд кино зохиол хайж хагаад Чехийн уран бүтээлээр ч хийдэг юм уу, юугаар хийдэг юм блэ гэж явж байтал манай аав энтерч юу юм чин тий ярьж байгаад надад нэг зохиол бий. Тэрийг уншаад үзэхгүй юу гэдээ өгсөн нь. Тэгээд жигцрэнгууд энэ кино таалагдаад хэрвээ яг өөртөө шийдээд хийсэн бол Өвлж хүн гэдэг нэртэй 2 ангит кино гарах байсан. Яг л 2 ангит кино зохиол бичигдсэн.
үйл явдал нь гэвэл өвөлжих хүн гэдэг маань шилжүүлсэн утгаар бол хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономи анги төгссөн мядаг оюутан охин сургууль төгсөөд сурч байгаа болон сургууль төгсөөд ирсэн хөдөө очиж ямар асуудалтай юутай тулгуур өгдөг гэж тухайн юм киноос юм ш. Тэгээ нэг багсгаад нэг ангитай кино болгож хийгээд нэг ангитай дөшөө 9 бүлэг кино болсон байгаа анх. Тэгээ соёлын яамны зөвлөл дээд удирдах одоо кино шалгадаг хүмүүс нь үзээд 8 бүлэг болтонд хассан байгаа. Энд бол жигцэрэнгоо их харамсаж явдаг гэж өөрөө надад хэлсэн. Тухайн би зөвхөн баримт киноос яагаад тэгэхээр зохиолч Гомбой маань хэлсэн их сайхан санаануудыг тухайн үед удирдлага ойлгоогүй. Учираас хасгаас өөр аргагүйс. Тэр залуучуудад бүтэн жил 8 кино хийх төлөвлөгөөнийхөө үлдэгдэл хэлсэн дээр хийх эрх олгоод тэгээд тэр үлдэгдэл хэлсэн дээр хийсэн. За шумэн хотод очиод муухайштай хэдэн хөгсдөөгөө мартахгүй юм байгаа үстэй. Яасаа гэжтэй бурхан үсэг. Нэтэг малитнес хараад хэдэн хөгсдөөгөө шийдээ. Яасаа гэжтэй би та нарын хаж тусыг хэдийч мартахгүй. Харин энийг битгий мартаараа энэ зөв миний хийсэн ажил. Хэдний таванда хийчихвээ. Гомн хахан дуржээ. Энэ хэдэн өгсчүү би ч одоо хамаандаа байна да. Өвөлжих хүн гэдэг маань 2 ангитай байж байгаа 1 ангитай болонгод 2 дугаар ангийг болгож үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм ангууд эхний ангидаа хүрэхгүй болчвол яг хуу нэрийг өөрчлөөд сэдвийг өөрчлөөд дөрүүдээ өөрчлөөд дахиад хийгээд тэр нь баян булгийнхан болцсон байхгүй. Шиний хэлж байгаа энэ новцдш миний олон жилийн хөдөлмөр шингээ юм. Чи миний нүүхүү хуухай мэддэг болж байгаа бол энэ хатланга яаж авъя гэж бодно. Би улсаас салин авдаг. Бас тэгээд их багч гисэн хариуцсан ажилтайг минь та өөрөө миний гэдэс хагарахыг чи мэдэж байгаа шүү дээ. Энэ айл ажлын гэнх юм. Би 50 жил үүрлээ. Одоо шиний ээж болоо. Амрал даваад тэр өвсө хад. Өвс, холос, нүүдэл суудал. Та намайг нэг зүгээр байлгаад өгч үзээчтэй аав минь. Хой, чи бас зүгээр суух санаатай. Миний амиди байгаасаа чи ийгээс задрахгүй. За яшиг. Аав ямар хүнийг ойлгох биш. Чи юунес? Чи имшиг болсон болохоос биш. Эсрэгний болоогүй байх ш. Хан тонцоо. Баян булгийнхан дээр чинь бэлчээрийн асуудлыг хөндөж байгаас нөгөө бэлчээр дороотоо тэгээд нэг нас дургамал олон нас дургамал тарих анхны орлого 71 онд одоо хийж байгаа нэг залуу агрономч тухайрчээс Голбатар агрономч байгаас тийм ээ. Тэгэхээр эмэгтэй мэдгийг эрэгтэй болгоод тэгээд асуудлыг хөдөө аж ахуйд хамгийн чухал бэлчээрийн дороотол болон олон нас дургамлыг таривал бэлчээр сэргэх ийм санааг шинэ одоо агрономч оруулж байгаа. Тэгээ баян булгийнхан гарцсан байхгүй. Сонирхолтой юм байна. Ер нь уран сайхны кинонуудыг харж байгаад баримт кинонууд шалгаа байхгүй л да асуудал дэвшүүлэх тал дээр бол нэлээд мэрэгдсэн юм аа. Тэгээ ерөөсөл бодвол яваад идэг бүхэл бод. Одоо та 3 дахь киног моторын дуу байна. Бас л өнөөдөр хүртэл гарч байгаа шүү дээ тийм. Давааны таваа. Тийм хөдөө ус эрдэнэ гэд нэг баримт кинод гэсэн бүр 60-аад оны дундуур байсан. Тэр ус эрдэнэ гэдэг киноны чинь уран сайхны хувилбар нь олон жилийн дараа 10 жил бодож явж байгаад баг моторын дуу болсон. Говь нутгийг усжуулахад говь нутгийг усчил хайгууллаас гадна хүн хэрэгтэй. Залуу хүн хэрэгтэй. Одоо ганаа шиг залуучууд очиж тэр говь нутаг социализм тэр жинхэнэ амьдралыг чинь байгуулна. Тэрс тушаалаар байгуулдаг зүйл, усжуулдаг зүйл биш юм байна гэдгийг тэр ганагийн дүрээр хийсэн болов уу гэж. Би бол одоо шарганговыг өгдөө штэ. Усгүй годрыг. Тэр сэдв тэр хэмээ бол үнэхээр ойрхон л тоо. Яг амьдралыг тэгж л энгийн зүйлээр их том санаа хийдэг юм онцлог байх шиг байгаа юм. Би харин нэг удаа их олон жилийн өмнө Баабрын нэг рецензийг уншаад бас нэг олзуурсан.
Монголын кинон дотор ерөөсөө улс төр нам ирдэггүй нэг кино байдаг. Тэр нь анхны алхам. Эсвэл моторын дүүж хэлсэн мэт юм. Тэгэхээр зөвхөн хүний амьдрал гарч байгаа байсан тийм. Энэ дотор нэг анхны алхамаас бас нэг юм бацар бүрээ тэндөр байна шүү дээ. Тий. Тэрийг одоо баг өөрөөсөө их төр нь одоо өөрөө ч байсан юм болов уу, аав нь ч байсан юм болов уу. Тэгээд зориуд одоо тэр дотроос нэг бүрээд хүн бас нэг бүрээдийнхаа нэг баатрыг авчирч хийж байгаа эдгээр нь бас их л бодолтой нөгөө эн чин өөрөөсөн айлаас айл зарж явахдаа тэр бүрээд чинь 100 хадлан их авна шүү дээ. Тэр хадланд бол хамгийн түрүүнд л гарна шүү дээ. Тэр хөгчүүдийн тогоо багада тогоо барих гайгуудаа хадуур өрөөд байх. Тэр өвгчүүдийн дунд өссөн учраас тэр өвгчүүдийн нэг дүр нь тэр кинонд явж байгаа хаа. Тийм. За агрономч басхан архимонистэш ижиний дэжгэрийн шинийг авдаа горе. За. Да, баяртайх. Баяртайх юм сая таваарай. Сая варай. Сорогодан тогсоод манай нэг ирж ажиллаарай хүн. Ирнэ. Баяртай. Сая варай. Энэ охин тооч нь хэрэлдэж хэлцээр угаад бүр ижил басал болчих. Уг ийм залуучуудтай болоо тэр социализмыг барьж явмаар байна. Үнэхээр өөрийнхөө надад ч ярьж исэн бичдэг дурсамжтай тэр би тэр 10-аатай тэгээ тэр дунд сургууль сурж байгаа 100 хөдөө айлд гарахад чинь л одоо хэдэн өвгчүүдийн дунд л байсан. Ягаад гэвэл бурятуудын олон сайхан залуучууд олон сайхан гэр эзэд хилмигдлийн улмаас баригдаа явцсан шүү дээ. Тэгээд өвгдөл үлдчихэж байгаа шүү дээ. Өвгд чавганцлуулж байгаасаа та эцгийн голомтч кино үзсэн байгаа. Эцгийн голомт гэж их хайхдаг кино. Тэрэн дээр одоо тэр хилмигдлийн үед тэр эр нөхрүүдээ хилмигдлийн хар шуурганд ингээд өгөөд явуулчихсан бурят эмэгтэйчүүд тэнд яаж юу ярьж байгаа тэр нулимс тэр гашуун үг тэр айхтар юм чинь өөрөө нүдээр харсан ба штэ. Тэр чинь хонь гарах хүүхэд эр хөнгүү болоо гэж чинь манай аав энэ тэр жоохон хүүхдүүд хонь гаргаж ирсэн ба штэ. Хоньыг бол их сайхан гаргана да. Ерөөс их зөөлөн гартай тэр нэг монгол хүний нэг айхтар юу вэ те. Амьтанд хүртэл амийн авахтаа хүртэл их яаж яадаг гэдэг би тэгтэл өөрөөс нь харж сонсч лээсэн. Гомбор ямар бүрээд дуртай өөрөө дуулдаг байсан уу? Хилмигдлийн үеийн дуунууд л бий дээ. Уулын оройгоор ман татаад нэг дуу байгаа шүү дээ. Уулын оройгоор гэдэг. Тэр дуу жоохон халахаараа их дуулна. Тэг бодвол тэр хүнд үеийг одоо 34, 35, 36, 37, 38, 39, 40 гэдэг чинь хүүхэд нэг 5, 6, 7, 8, 9 за 6, 7, 8, 9, 10 наснда энэ амьдрал орчлон юмыг айгүй тийм хамгийн хурц сэргийг тусгаж авдаг нас байдаг л байх л да. Тэр нь насан туршид нь үлддэг болов уу. Тэгэхээр тэр хилмигдлийн үеийн гашуун түүх хилмигдлээс үүдэлтэй тэр дуул өөрт нь үргэлжил дотор нь явдаг байсан бахаа л гэж. Яг аавын хатар дуулдаг хэлбэрээр аялаад хаж надад. Уулын оройгоор Уняар тая манансоо гэж одоо байж байгаа шүү дээ. Энийг л би таач одоо ганц дуутай муу л гэж бараг асуухан шиг бол тэгээд энэ дууг нь мэддэг учраас тэгж асуугаад яг зүгээр өөрөө найз нөхдөдөө хаяа тэгж их л дуулдаг байсан юм. Би энийг яг асуугаад байна вэхээр одоо олон сайхан уран сайхан кинонуудын дууныхаа шүлгээр нь өөрөө бичиг байгаа байхгүй юу? Жишээлбэл анхны алхамд жиг сурнгаа бичээд киноныхоо дуу баян болгоох дараа чимэд дор бичээд би өөрөө одоо шүлгээ бичээд дуутай үлдчихгүй байсан юм бол даа гэж бодсон. Дуутай. Дуутай юу. Нэг мундаг дуутай одоо
одоо ч хүртэл явж гацуурхан гэдэг дуу хүүхэлдэйн кино энд хийсэн тэр шүү үү? дээ. Гацуурхан баг гацуурхан чи үе ирээд болж байгаа шүү дээ. Тэрийг би одоо ярил тэрийг яасан гэхээр манай хүү зөрөлжсөн байхгүй. Тэр үед чинь манай хүү 10 настай байсан тийм ачтаа зөрөлж очиод Батүлэг тийм гацуурхан гэдэг чинь Батүлгийн сүлд дуу байхгүй. Тэгээд тэрийг мөрөнгөө гэж энд хийсэн шүү дээ. Зөв. Тэл кино үйлдвэрийн ч бас одоо оргил бүтээлүүдийн нэгэн тэр гацуурхан дуу орох байх л гэж бодож байна тийм. Тэгээд эзэнгүй айл киноны дууныхаа зохиолыг өөрөө бичсэн баг шүү. Тийм үү. Гэрэл жамжаагүй бас бичсэн баг. Та гэрэл жамжаагүй киног мэдэн шүү дээ. Тэр яг Бадруугны дуусантай тэр байгаа бах. Тэгээд Бадрууг нь гоо. тэгээд эзэнгүй айл. Та эзэнгүй айлын дууг бас сонсоо. Энэ 2 3 дуу. Гэхдээ ноён оргил дуу нь бол гацуурхан байдаг. Тэгээ эзэнгүй айл гэснээс одоо эзэнгүй айл бол түрүү чинь бидний дахин хэлээд байгаа тэр нийгмийн мэдрэмжтэй нийгмийн тойл болсон одоо араас нь урагш нь хөдөлж явж байгаа тийм уран бүтээл байсан учраас тэр 90-ад оны өөрчлөлт байгуулалттай холбогдуулж одоо энэ олон ангид энэ киног хийсэн. Тэр үед бол шуугуулж ирсэн шүү. Тэгэхээр энэ уран сайхны киноны нэг амин сүнс бол тэр диалог яриа байдаг шүү дээ тийм ээ. Ер нь энэ уран бүтээлчд киноныхан бол одоо энэ диалог ярианы одоо мастер гэж нэг гомбог ярьж байгаа байдаг. Энэ тодорхой жишээнүүд одоо юу байна? Моторын дуу шүү дээ нөгөө энэ хоёр хөгшин зөнийг юм чинь хүн унтуулахгүй бие магтаад гэдэг. Энийг одоо хэдэн жил одоо хайсан 75 онд хийсэн киноны гол диалог одоо хүртэл ингээд явж л байгаа. Энэ айтех мод юм. Тон сайхан имэйл болох юм дэх үү. Нүдэнсэн хойнон элдвэр хэлүүч нутгийнхаа та нарын чихийг л халууцуулахгүй юмсэл гэж бодох юм байна шүү дээ. Энэ ч юм хийдэг хүн бүр юм за. Би ч гэсэндээ ойсон бүгдээ айрагдаасай л гэж боддог шүү. Хоёр тэнэг юм чинь биеийн магтцаагаад хүн унтуулчихгүй юм. Чи наад амаа жахан хандж вэ? Баг кино урлагийнхын диалог нь баг яачихар л та. Цээж уян гэдэг үг явуулгаа үсттэй. Тэр чинь Үүрийн цолмон гэдэг кинон тэр нэгдэлд орохгүй гэсэн баяны тэр хэлсэн үг шүү дээ. Нэг залуу баяа явдаг шүү дээ. За төгсгөлд нэг зүйлийг зайлшгүй асуух хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тэгэхээр 3 үеийн уран бүтээлч баримт кинонд Монголын баримт киноны хөгжиж зүтгэж байна да. Жимдийн гомбын нэг үе байна. Гомбын цол жаргалын 2 дахь үе. Аав хоёр ойлоо Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн болтлоо одоо Монголын кино урлагт зүтгэсэн одоо цол жаргалын бат хөлөг 3 дахь үе болоод баримт киноны төлөө зүтгэж байна тийм ээ. Бас шагнал урамшил үнэлгээ юм бол нэлээд явж хүмүүсийн анхаарлын нэлээд орчод байна л да. Тэгэхээр энэ үе дамжсан энэ урлагийн энэ замнал гайхалтай байна л да энэ талаар. Би ерөөсөө нэг л зүйлийг ойлгосон. Аав бол 2008 онд нас орсон. Би бол кино урлагийн хашаанд өссөн учраас зөвхөн аавд өдийг одоо алтан үе гэж одоо хэлээ л да. Тэр бүх кино уран бүтээлчдийн дунд хүүхэд биднэд өссөн. Одоо хүмүүс жигжид дугаан ч юм уу, бунтаргаан ч юм уу, дашторжгаан ч юм уу өвөр дээр одоо ингээд өрөөс өвөр дамжаад өссөн хүүхдүүд байсан гэж хэлвэл одоо бид хэдэл хэлэх байх одоо манай кино үйлдвэр хашааны. Тэгээд дараа нь энэ үе ингээд Монгол киноны өөрийн үнэтэй зүйлийг, үн цэнтэй бүхнийг хадгалж, хөгжүүлж, авьяасаараа баяжуулсан энэ үе ингээд тасраад гаднаас хуулсан, хуулбарлсан, суулгасан тийм кино урлаг ингээд явах юм бол тасрах юм байна. Тэгэхээр би өөрөө чадах хэмжээгээр үргэлжлүүлвэл одоо Монгол киноныхаа бас нэг юуг үргэлжлүүлэх юм, үн цэнийг үргэлжлүүлэх юм бол чадлынхаа ярээр л одоо ингэж явъя гэсэн учраас би тэгж л хийсэн баг. Тэрээс над хийх ажил янз бүрийн бодол санаа өөртөж байсан байж болох юм, хүмүүс санал болгож ирсэн байж болно. Гэхдээ ингээд нэгэн тал нэг үе дуусч байна. Энэс цаашаа яах вэ гэсэн. Үргэлжлүүлэх ёстой юм ин үр хүүхдүүд нь л үргэлжлүүлж авч явдаг юм бол өөрөө л бусдын хүмүүс үргэлжлүүлдэг юм байна гэдгийг би яг
биеэрээ нүдэрээ сэтгэлээрээ харсан тэр үед одоо 90-ад оны дунд үе хүнд хэцүү үе байна. 2000-ад он хин сайн дуурайсан, хин сайн одоо өөрийгөө харуулах гэж оролдсон, гялтгансан бүхэн л дээшээ тэмүүлэх гэж орилдож харалцсан тийм он жилүүдийг бид нэр харлаа. Жинхэнэ үнцэнтэй хадгалж явсан юмыг өлгөө татаад тордоод сайжруулаад аваад ивэ гэсэн нэг ч юм би олж өөртөө олж харахгүй харамсаж ирсэн учраас чадлаараа за Монголын баримт киноч яг ийм байсан юм чинь энэ манераар нь би ингээд өөрчлөхгүйгээр өөрийгөө ингээд авч явъя л гэж бодсон. Ердөө л тэр. Тэгээ 90-ад оны шилжилтийн үед бол ялангуяа кино урлаг, ер нь урлаг бол нэлээд хүнд байдалд орсон шүү дээ. Тэгээ цаана олон сонголтууд байна. 8 шамаа хийгээ явах бизнес руу орох. Энэ олон сонголтууд, сорилтууд байсан гэж би бодож байна л да. Тэгээ энэ бүхнийг даваад аавынхаа одоо хөдөлмөр аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлээд өөрийнхөө ясыг хөгжүүлээд хүүхдээ бас илүү татж оруулаад энэ бүхэн бол Монголын кино урлагийн одоо бас нэг хөгжлийн нэг том гарц, нэг том өв соёл болж үлдэж байгаад би бахархаж байна л да. Баримтыг баримт болгож авч үлдэнэ гэдэг нь өөрөө том судлагдах юм а гэдэг үднээс Чимдийн гом найруулагч баримт киноны одоо их том мастрын 90 жилийн тохиолдуулж энэ нэвтрүүлгийг бид нар бас хамгийн одоо гол их сурвалж болсон хүүгээсэн соёлын гавьд зөвхөн дол жаргалаас тодорхойлуулээ намтар судалж талаас нь төлхөөгийн шиг ингэж асуулаа. Тэгээд манай нэвтрүүлгийн зочноор өргөдөж аавынхаа болон Монголын киноны түүхд 90 жилийн ойтой холбогдуулсан сайхан дурсамж ярьж өгсөн танд одоо талархаж байна. Тэгээ энэ жил Жимдийн гом найруулагч, баримт киноны зохиолч, кино зохиолч, үргэлжлүүлэн зохиолч бичиж байсан л да. Зохиолч гом найруулагч маань, зохиолч маань тэгшдүүрэн сайхан олон баялаг үйл явдлаар энэ жил өрнөд итгэж байна. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгэд Монголын киноны чдийн энэ сайхан өдөр 5 сарын 1-ний өдөр бас их сайхан бэлэгтэй учир тохиож нэвтрүүлэгтээ хүрсэн хүрлийн хандтаа бас баяр хүргэе. Эрүүл энх сайн сайхан бүгд хүсье. Уран бүтээлийн их амжилт хүсье. Гэр бүлийн аз жаргал хүсье өрөөё. За баярлалаа. Бүгээр цодлогдсон нэвтрүүлгийн удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.